6 сарын 22-нд 22 цаг болж байгаа мөртлөө ийм гоё гэгээтэй байна. Тэгэхээр зэрэг хүлэмжинд орж ирээд энэ жилийн хамгийн урт өдрийг ингээд бичлэг хийж байна. Корона гараад үр авч инжилж чадаагүй тэгээд идчихсэн үрээ хатаагаад идэггүйсэн тэрийг тарьсан биш харин ариун ургас авчиж байгаа юм биш үү? Зөвхөн ирэхгүй байна хөө. Тэгээд өөрөө тоос өртөөгээд хөдөлгөж өглөөд нэг ингэж хөдөлгөж тоос өртөөгээд байгаа. Хороо 2 цаг болж байгаа хэд чинь ийм сайхан гэгээтэй байна даа. Урт өдөр гэхээрээ наранд гэлбат бичлэг хийж болохгүй тэгээд наргүй байгаа тэр бичээд авъя гээд шинжин үзүүлсэн жоохон байна. Энийг би нөгөө сугнаас нь гарсан навчийг шууд ингээд шаран шигтгэжсэн чи харин хөөрхөн шууд ингээд шигтгэж болно, нуснтайгээ өрслүүлж болно. Тэгээ энэ эрт нөгөө жимсэн өгөн эднэртэй адилхан шууд цэцэглэнэ гэсэн үг. Тийм болохоор аюу ашигтай. Энд баслaalаа зүтсээх. Дандаа нэг дор дандаа 2 лойл хийцэн байгаа болохоор ингээд аюух цэцэг харагдаж байгаа биз. Энэ болохоор бас нөгөө өргөс тэмхнийх бас сугнаас нь гарсныг ингээд шорон шигтгэсэн чи ингээд хөөрхөө ургачин жоохон том ургаад ирэхээр нь цэцгээ авнаа. Цэцгээ аваад цааш нь ургуулна. За хэмэх маань энэ жил нэг хараа. Ингээд сайхан гараад ирснээ ингээд шарилчаад байна хөө. Хэмэх жоохон тиймэрхүү байна энэ жил. Зүүсэн салаад маань нэг иймэрхүү байна. За энэ нөгөө тошлоо өхрийн нүдний араар хийсэн
хараар хийсэн лойлнууд маань нэг иймэрхүү байна. Энэ болохоор нөгөө би сугнаас нь гарсан тэр нөгөө мөчрөө усанд хийгээд өрслүүлээд тэгэд үндэс гарахаар нь ингээд тарьсан. Ийм байна. Сугнаас нь гарсан цэцлэс юунууд байна. Лойлнууд гадаа нэг иймэрхүү ургаж байна. Энэ тасалгааны лойл байна. Нүрээр тарихад бас тасалгааны лойл гарцсан байна. Энийг авсаав тарихас. Энэ нөгөө ноднон шигтгэж өрслөөсөн хүрээнүүд байна. Энэ бас нодон шигтгэсэн хүрээнүүд байна. За нэг иймэрхүү байх шүү дээ. Хороо 2 цаг болж ахад бичлэг хийгээсэн даа. Цэцгэн дундаа тарьсан лойл маань юм байна. Нэг иймэрхүү. Шанагалаа. Энэ мөн юм шиг байна. За тэгээд энд байна. За тэгээд ийм гоё цэцэг байна. Энэ хэд нэг байх хэвээр нэг иймэрхүү байна. За инжирийн модны дороосаараа нөгөө үндсийг хөндөж байгаа тавсан лойл юм байна. Шаана. Энэ хэд байгаа юу энэ? Энэ байна. Инжирийн модны хараа. Энэ хугарцсан маань ингээд ургаж байна. Инжирийн модны лойл. Цэцгэн дунд хараа. Цэцгэн дунд болохоор жоохон тиймэрхүү байна тэр. Нар үзэхгүй тэгээд юугаа плацалтаад. Энд хаана явна? Энэ тараа юм бэ? Энэ хэд нэг байх хэвээр байна. Энэ юун дунд болохоор цэцгэний дунд болохоор сайн орохгүй энэ хүнд. Цэцгээр нэ ямар ч гэсэн байж лээ. За сайхан амраарай. Энэ рүү өгөрцөний өвөр хийцэн чи гараад ирсэн шүү хөөхөн. Өгөрцөний өвөр. Өрөөс тэмхний өрөн маань ийм бала гараад ирсэн. Нөө хуванцар тагаар савныхаа дээдлэр тагалцсан бишнийгаа авцсан өнөдөр дулаахан болохоор нь. За энэ дотор бас лойл байгаа хөө. Энэ хараа лойл. Час нэг лойл. За энд нэг лойл. За өхөр сонгоны өрөө өгч байна. За сайхан амраарай. Андо
Холоо нэг юм байна. Шархалж явж гинэ. Наа шархалж явна гэдэг чинь сайн биш тэхөө. Тэг шархалж яваад ивэл хорхоо идэнэ гэсэн үг. Тийм учраас розмарины навч эсвэл нөгөө цайны гата цайны навч эсвэл ганганы навч тавихад энэ дайж нь өндөр нь хурцандар нь айгуу дургу энэ шархалж эсвэл 10 литр усанд 100 г цуу хийгээд цуугаар авслах юм бол бас дайжаа явчихна. Өөр мөр нь байхгүй бүр тэр чигээрээ нүгөө явчихна. Тэгээд өнөр нь гарчхаараа сүрээд ирдээ юм аа буцаад. За нэг тийм байна. Дах. За энэ рүү тэгвэл одоо юу авчир тавь. Навч. Энэ гааны навч байна. Энэ гааны навчнаас аваад цөмөрөө тавиадах юм. Хөрхи үндэстэй суглаа хийчихвөө хөрхи. Харин юм. Үндэстэй сугалчлаа. За нэг гайгүй шиг. За хайч авчрахаас салхуурцсан чинь. Тайч байна уу гэсэн чинь тайч үлгүйгүй. За яг энийг үндэстэй сугалцсныгаа цөмөрөө энэ авчир тавина дахо. Шархалж хаана вэ? Шархалж ийн. За ингэ шархалж ин хайж тавьчих. Шархалж манайж ийн. Хорц өнөрөнд айгуу дургу өгнө. Явах нь. За ингэ явчихна. Шархалж явуулахын тулд ингэж төрцөөр навч тавьчихъя хөө. Дайжуулахын тулд шархалж байх юм бол тэгээ нөгөө ургамлын бөөс авчираад наагаад байна. Тэгээд ургамлын бөөс нөгөө ургамлаа идээд тэгээд энэ ургамл нь стресст ороод шүүс гаргахаар нь тэр шүүсийг шархалж уудаг. Тэр ургамлаас гарч байгаа шүүсийг уuna. Тэгээд тэр бөөссөн хорхоонуудыг үүрэнд авааччих нь. Үйлжүүлнэ штэ энэ. Үйлжүүлээд тэгээд эргэжил дахиад гаргаад ирнэ гэсэн үг. Тийм учраас шархалжийг л устгах юм бол ургамал бөөсдөхгүй сайн талтай. Энэ шархалж мөн доошоо явж өгөхгүй энэ те. Тэгвэл розмарин авчир тавь. За энэ розмарин энэ розмарин болохоор айгүйх нар үзэх дуртай байхгүй юу? Тэгсэн чинь энэ мод ингэж ургаад ясмин ингэж ургаад энэ хайрцгийг мэн одоо ингээд битүүлч гэсэн нар үзэхгүй болгочиход байна. Одоо энэ цэцэглээ дуусгаар нь тайрхаас тэгэд энд хойно байгаа энэ ларын навч бартал наранд байх хэрэгтэй байхгүй юу? Тэг би нөгөө тайрч чадаагүй энэ тэгээд нар үзэхгүй сайн урахгүй энэ розмарин бас адилхан. Тийм учраас энэ гааны навчаар нэг сайн ургаад байгаа энэ мангар жуцаа энтер бол сайн ургаж байна. За энэ розмаринаас нэг жоох авчлаа. Тэгээд энийг тавиадах. Шархалж мань байна уу? За энд ингэ тавьчихлаа. Гааны навчнаас розмарин хүчтэй байна уу? Гааны навч руу бол явж байна те. Розмарин руу бол явахгүй шүү.
Энийг ингээд бүр ихээр нь хайчхан тэгвэл шархалж дайждаг гэсэн. Бүр өөр нь хүртэл яадаг гэсэн. Энэ ган навч сайн биш л юм байна. Энэ розмарин юм уу? Эсвэл ган аюусаа. Ганга розмарин хоёроос бол дайждаг гэсэн. Тэгээд нөгөө шанц модны хоолц тэр бас ихсэн. За цөмөр одоо ган авчир тавья. За ганга нэг иймэрхүү байна уу? Хөццөглээд. За энэ хавс нэг жоох аавна. Нэг юм жоох юм авчлаа. Тэгээд тавиад үзье. За шархалж байна уу? Розмарины тэнд бол байна. Бүр хажуугаар нь яваал байна. За маргааш л харах юм байна л да, тийм ээ. За гангаа ингээд тавьчих энэ дээр нь. За тэгээ маргааш харъя. Маргааш шархалж байх нүгөө юу гэд харъя. Одоо бол явж л байна. Одоо явна л да. Явал эднэр дайчин л та тэгээд харъя маргааш. За түр баяртай.